Хөтөлбөртөө иргэн тавтамаарал Mandal Capital Markets үн цаасны компани Bull Capital банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах албан ёсны зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Энэхүү үн цаас нь 2026 онд зах зээл танилцуулагдах анхны нээлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг байхаар төлөвлөгдөж байгаа. Мөн бодит хөрөнгөөр баталгаажсан ил тод бүтэцтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хууль зохицуулалтын хүрээнд олон нийтэд санал болгож байна. Бид Mandal Capital Markets үн цаасны компани гүйцэтгэх захирал Үлзий Дэлгэртэй ярилцаж байна. Өглөө Минь орж оролцож баярлалаа. Тэгвэл хөрөнгөний яг хөрөнгөөр баталгаажсан үн цаас гэж яг юу вэ гэдэг талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. За тийм. Mandal Capital Markets нь хээлж дуудаага хөрөнгөөр баталгаажсан үн цаасыг зах зээл дээр гаргаж байна. За энэ удаад бид Bull Capital банк ус санхүүгийн байгууллагатай хамтран нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үн цаасыг гаргаж байгаа. За хөрөнгөөр баталгаажсан үн цаас нь яг өгөөжийн хувьд бол банкны хадгаламж бондтой адилхан. За тэр нь бол хүү тодорхой, хугацаа тодорхой, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч ямар хэмжээний мөнгө оруулаад цэрүүлээд ямар хэмжээний өгөөж авах вэ, хизээ авах вэ гэдэг нь бол бонд хадгаламжтай бол яг адилхан ийм зохицуулттай байдаг. За эрсдлийн хувьд харин онцлог нь хөрөнгөөр баталгаажсан үн цаас нь бол маш бага эрсдэлтэй ийм хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдаг. За яагаад тийж юм бэ гэхээр нэгдүгээр хөрөнгөөр баталгаажсан үн цаас гэдэг үгнээс тайлбарлаж гэж бодож байна. Хөрөнгө гэж яг юу хэлээд байгаа юм? Баталгаажсан гэж бас юу хэлээд байгаа юм? Үн цаас гэж юу хэлээд байгаа гэдгийг тайлбарлаж эрсдлийн талаарх ойлголт нь бүтэн гарч байгаа. Тэгэхээр энэ хөрөнгөөр баталгаажсан үн цаасыг худалдаж авсан хөрөнгө оруулсан хүн болгоны за одоо 100 төгрөгөөр хөрөнгө орууллаа гэж бодоход тэр 100 төгрөгөөр таны оруулсан 100 төгрөгтэй яг тэнцвэх хэмжээний одоо банк ус санхүүгийн байгууллагын олгосон зээл болон зээлийн барьцаа хөрөнгө цаана ингээ хадгалагдчихэдэг гэсэн. За хэрвээ таны оруулсан мөнгөний энэ баталгаа болж байгаа зээлийн чанаргуудах төлөлт нь удаашрах эсвэл төлөгдөхөө болох ийм эрсдлүүд бас гарч байна. За энэ тохиолдолд энэ баталгаа болж байгаа зээлийг хэвийн чанартай зээлээр солих зохицуулалттай болж идэг. Тэгэхээр энүүгээр бол яг таны оруулсан бүх мөнгөний ард бодит хөрөнгө байгаа гэдгийг хэлж байгаа. За баталгаажсан гэж юу хэлж байгаа юм бэ гэхлээр мэдээж та өнөөдөр мөнгө ороод одоо жилийн хугацаатай 2 жилийн хугацаатай орууллаа гэж бодоход дунд нь хүү авна, хугацааны эцэст үндсэн төлбөр авна. Тэгэхээр яг энэ баталгаа болгож байгаа зээлийн эргэн төлөлтүүд, энэ зээлийн хүүний төлөлтүүд нь таны ирээдүйд авах мөнгөн урсгалын ирээдүйд авах орлогыг ингэж одоо хааж өгөхөөр төлөлтүүд нь зохицуулагдсан байхаар зохицуулалтанд явагддаг гэсэн. Тэр энэ чэнэс хүү зээлийн төлөлт хийгдэн, зээлийн хүү төлөгдөн тэр бүх мөнгүүд цуглагдаад таны өгөөжийг өгөхөөр ингээд тусад нь аливаа үйл ажиллагаатай холихгүйгээр яг тусад нь ингээд хамгаалалт нь ингээд байлгаж идэг гэсэн. За ийм учраас хөрөнгөөр тэр нь тэгээд ийм ирээдүйн мөнгө урсгалаар баталгаажсан гэж ярьж байгаа. Тэр нь үн цаас гэдэг бол ер нь бол таны эрх энэ одоо хөрөнгө оруулалтыг хийсэн шүү гэдгийг баталгаажуулж байгаа эрхийн бичиг гэрчлэгээ гэж ойлгож байна. За энэ бүх эрхийн бичиг гэрчлэгээ бол та ийм Монголиогаас юм уу эсвэл үн цаасны төлөвсөн хадгаламжийн төв. За энгийнээр хэлэх юм бол одоо бидний мэддгээр улсын бүртгэлийн төвтэй адилхан ийм үн цаасны үйлчлэгээ үзүүлдэг улсын бүртгэлийн байгууллага. Энэ байгууллага дээр бол таны бүх хөрөнгө оруулалтууд хадгалагдаж байгаа. За тэгэхээр энэ эрхийгээ та бас мэдээж энэ үн цаас учраас худалдаж хин нэгэнд худалдаж болно. Хин нэгнээс эргүүлж худалдаж авч болно. За тийм учраас энийг бол үн цаас гэж нэрлэж байгаа. Тэгэхээр ийм хөрөнгөөр баталгаажсан үн цаас гэдэг нь нэгдүгээр маш бага эрсдэлтэй тэгсэн хэрнээ доктортой өгөөж болох ийм тодорхой хөрөнгө оруулалтын хэрэгслийг хэлж байгаа. Яг хэрэглэгчд маань бас эргэлзэж магадгүй яг хамгийн ойролцоо бүтээгдэхүүн бас ямар бүтээгдэхүүн байдаг юм бол тэрнээ бас харьцуулаад тайлбарлаж өгвөл. За сая хэлдэгчний ер нь хамгийн ойрхон бүтээгдэхүүн бол банкны хадгаламж бонд. Яагаад тэгж юм бэ гэхээр одоо бид нэр банкнд мөнгө хадгалуулахад жилийн 12% хүүтэй гэдэг ч юм уу те 1 жил мөнгө хадгалуулна. Жилийн дараа оруулсан мөнгөн дээрээ 12% хүү өгөөж нэмээд авна гэдэг юм асуудал. За бонд бол бас яг адилхан 2 жилийн хугацаатай. За жил болгон ингээд 8%, 19% хүүтэй гэвэл эргүүлээд яг энэ мөнгө эргүүл авдаг. Хөрөнгөөр баталгаажсан үн цаас энэ удаагийн гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үн цаас нь өөрөө 2 жилийн хугацаатай. Жилийн 19.5% хүүтэй гэсэн. Тэгэхээр та 2 жил хадгалах юм бол жил болгон 19.5, 19.5%-ийг авна. За энэ дээр нэг давуу тал нь байгаа бол бид нэр одоо мөнгөө бондонд юм уу банкны хадгаламжинд хийхлээр олж байгаа хүний орлогоос 10% татвар төлдөг. За энэ хөрөнгөөр баталгаажсан үн цаас дээр бол бид нэр нээлттэй бүтээгдэхүүн учраас 5% татвар төлнө. Тэгэхээр 19.5% хүүтэй татвараа төлөөд бол 18.5% хүүтэй маш бага эрсдэлтэй ийм хөрөнгө оруулалтын боломж гарч иж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо зах зээл дээр байгаа хөрөнгө оруулалтын боломжит хэрэгслүүдтэй харьцуулахад бол татврын дараах 18.5% хүүтэй ийм
боломжит хөрөнгө оруулалт хэрэгсэл бол баг байхгүй маш ховор байгаа. Тэгэхээр энэ нь бол сайн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж ойлгож байна. Бас чанартай зээл гэж ярьсан шүү дээ. Чанартай зээлийн талаар бас дэлгэрэнгүй. Түрүүн ярьдаг таны хөрөнгө оруулж байгаа бүх мөнгөний арталт түүний баталгаа болгож зээлийн барьцаа байж байгаа. Тэгэхээр энэ зээлүүдийг бол мэдээж түрүүн хэлдэг банксууд олгож байгаа. За энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үн цасны энэ удаа зээлтэй бүх холбоотой харилцааг бол Бүүл Капитал банк ус санхүүгийн байгууллага хариуцсан ажиллаж байгаа. За Бүүл Капитал банк ус санхүүгийн байгууллага нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Өдгөө 100 гаруй тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй ийм томоохон банк ус санхүүгийн байгууллага гэж. Тэгэхээр энэ банк ус санхүүгийн байгууллагын олгож байгаа зээл бүр таны худалдаж авч байгаа 18 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үн цасны баталгаа болгож орж иж байгаа. Хэдийгээр энэ компани өөрөө 100 гаруй тэрбумны хөрөнгөөрөө энэ 18 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үн цасыг баталгаа болгож орж байгаа. Тэгэхээр энэ эхний ээлжинд одоо энэ 18 тэрбум баталгаа болгосон зарим зээлүүд нь моддаг ч юм уу, төлөвлөгөө байх ч юм уу ийм кейсүүд гарч болно. Энэ тохиолдолд яг ихэр цаана байгаа нөгөө 100 тэрбумаас үлдэж байгаа хөрөнгүүдээс хэвийн зээлүүдээр ингээ орлуулад баталгааг улам найдвартай байлгана гэсэн. Бол хөрөнгө оруулагчдын зүгээс авч үзэх юм бол яг тэдэнд ямар боломжийг олгож байгаа талаараас мэдээлэл хүргэж. За ер нь хөрөнгөний биржээр гарч байгаа нээлттэй бүтээгдэхүүн гэдэг нь бол бүх иргэн байгууллагад бол мөнгөө өсгөх, мөнгөө хадгалах ийм боломжийг олгодог. За энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үн цаас нэг ширхэг 100 мянган төгрөгийн үнэтэй гарч байгаа. Тэгэхээр нэг ширхэг 100 мянга, хоёр ширхгийг бол 200 мянга гэдэг ч юм. Хэд бол хэд дүнгээр бол хөрөнгө оруулагч нар. За иргэд байгууллага гэдэг ярьж тэ. Иргэд байгууллагын дор бол энэ бүтээгдэхүүнээс худалдан авч мөнгөө өсгөх боломжтой байж байгаа. За түрүүн хэлсэн чинь бол жилийн 19.5% хүнтэй 2 жилийн хугацаатай. За та улирал бүр хүүгээ авна. Тэгэхээр одоо 19.5-гаа 4 хуваагаад тэр бол мөнгө нь улирал бүр танд орж ирнэ гэсэн. Бол үн цас зах зээл гарснараа бас яг хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт орох гэж бодож байна. За ерөнхийдөө манай хөрөнгөний зах зээл дээр болвол сүүлийн 6 сарын хугацаанд дээр бол бонд хөрөнгөөр баталгаажсан үн цасны хүү буурж байгаа. За өнгөрсөн жилүүдэд бол зарим бондуудын хүү 19-оос 20% байсан бол одоо бол хүүний түвшин тодорхой хэмжээний 0.5-аас 1 пунктээр бол ингэ бууж байна. Тэгэхээр ийм хүү бууж байгаа тохиолдолд бол 19.5% хүүтэй ийм бүтээгдэхүүн гарч байгаа нь бол хөрөнгө оруулагчдын хувьд бол маш тийм олзуушгууштай, алдаж болохгүй. Тэгээд ийм найдвартай хөрөнгө оруулалт байгаа үед бол бас юу болж байна гэдэг дээр бол нэлээд анхаарал хандуулах шаардлагатай болол гэж бодож байна бүтээгдэхүүн дээр. Тэгвэл эдийн засаг талдаа ч гэсэн өгөөчтэй гэж бас харж байна шүү тийм ээ. Хөрөнгө оруулагчид яг юунд бас хөрөнгө оруулахыг илүү үзэж байгаа бол сүүлийн үеийг чиг хандлагаас ямар байна? За яг дотоодын зах зээл дээр гарах юм бол хөрөнгө оруулагчдын хувьд ер нь дотоодын зах зээл дээр чинь хөрөнгө оруулах хэд хэдэн хэрэгсэл байгаа. За мэдээж энэ тохиолдолд хамгийн нэгдүгürt бол хүмүүсийн танил бүтээгдэхүүн бол банкны хадгаламж байна. За дараа нь бонд, за хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үн цаас. За бүр цаашаа бол үйл хөдлөх хөрөнгө ч юм иймэрхүү хэрэгслүүд дээр бол монголчууд нийтээрээ хөрөнгө оруулдаг. За мэдээж хамгийн бага эрсдэлтэй, олонд танигдсан, үүнийгээд дагаад өгөөж багтай байдаг бүтээгдэхүүн бол хадгаламж. За сүүлийн үед гарч байгаа хөдөлгөөн бол хүмүүс хөрөнгөний зах зээлтэй илүү танилцах. Тэгэхээр энэ хадгаламжаасаа илүү бонд руу, хөрөнгөөр баталгаажсан үн цаас руу мөнгөө байршуулах ийм одоо хөдөлгөөн гарч ийн шалтгаан нь бол мэдээж өгөөжтэй холбоотой. За түрүүн хэлсэн өнөөдөр бол банкны хадгаламж бол 12-аас 13% хүнтэй байж байгаа төгрөгийн хадгаламж. За төгрөгийн дотоодын бондууд бол 18%-аас дээш хувийн хүнтэй байна. За дотоодын зах зээл дээр мэдээж одоо ам долларын хадгаламж бол жилийн 3-4% хүнтэй байгаа бах. За хөрөнгөний зах зээл дээрх ам долларын хадгаламж, ам долларын бондууд бол нэг жилийн 6-аас 11% хүртэлх ийм өндөр өгөөжийн зөрүүтэй байгаа учраас за яг энэ үн цасны компаниудтай уулзаад тухайн хөрөнгө оруулах байгаа хөрөнгө оруулалтын талаар бүрэн мэдээлэл эрсдэл тэ энэ бүх мэдээллийг дэлгэрэнгүй өөртөө ойлгомжтойгоор авсны дараа бол хөрөнгө оруулагч нар хөрөнгөний зах зээл рүү орох хандлага бол илүү орж ирж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хувьд яг дэлхийн жишийг яг ямар байдаг бол бас ойрын улсуудын жишийг бас дурдж хэлээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бол ер нь бол монголчуудад маш танил шүү дээ. Энэ нь бол 6% зээл, 8% зээл, ипотекийн зээлээр бол бүгд мэдж байгаа. Та банкнаас зээл авч байгаа. Тэр банк бол таны зээлийг бол бүгдийг багцлаад хөрөнгө оруулагч нарт зарж байгаа. Нөгөө хөрөнгөөр баталгаажсан гэж байгаа. Баталгаа нь бол таны зээл болж байгаа. Баталгаажсан нь бол таны зээлийн төлөлт болж байгаа. Тэгээд энэ үн цаас нь бол хөрөнгөний бирж дээр альжаал гэж байна. Тэгэхээр
яг энэ 6%, 8% ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнцээс бол дэлхийн бүх улс орнуудад байж байгаа. За яг ипотекийн зээлээс гадна одоо иргэдийн хэрэглээний зээл, автомашины зээл, кредит картны зээл, бизнесийн зээл гэх мэтлэн бүх зээлүүдийг ингэж багцлаад хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулагч нарт энэ зээлээс өгөөж авах боломжийг гаргаж байгаа туршлага бол бүх улс оронд маш олон жилийн хугацаанд яваад ирсэн энэ түүхтэй. Монголчуудын хувьд ч гэсэн бас туршлага нь хол бол биш байх. Хол бол биш. Ер нь бол Монголын хөрөнгөний зах зээл дээр бол жилд 3-аас 4 хөрөнгөөр баталгаажсан үнцаас гардаг. За яагаад ийм нэгдүгээр тооны хувьд цөөхөн байна вэ гэхээр хөрөнгөөр баталгаажсан үнцаасыг гаргахад бол маш олон байгууллагууд оролцдог. Одоо нөгөө энэ зээл, баталгаа болгож байгаа зээлийн барьцаа, за тэгээд таны яг төлөлтүүдтэй давхцуулах гэдэг ч юм. Энэ болгон дээр хуулийн байгууллага, аудитын байгууллагууд, за хөрөнгө хэмжлэнгүүдээр дах байгууллагууд, за мэдээж энэ бүгднийг нэгтгээд дүгнээд андеррайтер компаниуд бүгдийн боловсруулаад санхүүгийн зохицуулах хооронд танилцуулж зөвшөөрлөө авч байгаа. За энэ процесс бол хамгийн багадаа 6 сарын процесс болдог. Тэгэхээр одоо жишээлбэл энэ удаагийн бүл капитал банк ус санхүүгийн байгууллагатай хамтарч гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнцаасны ажил бол өнгөрсөн оны 7 сард бид нэр эхэлсэн. За одоо яг ингээд 6 сарын дараа гарч байна. Маш олон байгууллагуудын, маш олон хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд ингэж эрсдлийг бууруулж, өгөөжийг өндөрт гаргаж, за дээрэс нь санхүү зохицуулах хороноос зөвшөөрөл авч олон процесс болдог учраас маш цөөхөн хөрөнгөөр баталгаажсан үнцаас гардаг. Гэхдээ одоо жилд 3-аас 4 хөрөнгөөр баталгаажсан үнцаас гарч байгаа ч гэсэн монголчуудын хувьд ялангуяа хөрөнгөний зах зээлд идэвхтэй оролцдог хөрөнгө оруулагчийн хувьд бол энэ бүтээгдэхүүнийг мэддэг, хүлээдэг ийм төрлийн хөрөнгө оруулалт хэрэгсэл болсон байгаа. Тэгвэл бас улсын зүгээс ч гэсэн энийг бас дэмжиж байна гэж ойлгож байна зү. Тийм, энэ бол бас одоо хөрөнгөний зах зээл дээр арилжаалагдах боломжтой бүтээгдэхүүний нэг төрлийг нэмжинэ гэсэн үг. Одоо машинаар ярих юм бол пүрүүснэ, харьяар нь одоо 57600 байна гэдэгтэй адилхан хувьцаа нь, бонд нь, хөрөнгөөр баталгаажсан үнцаас нь, хөрөнгө оруулалтын сан байна гэдэг ч юм. Энэ олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслээс хөрөнгө оруулагч, за иргэд байгууллага өөрсдөө сонголтоо хийгээд гаргахын боломжийг дэмжиж байна гэсэн үг. Мөн таны үдээс иргэд хаашаа мөнгөө хийвэл илүү зүгээр гэж бас зөвлөх вэ бас. Энэ асуулт бас ер нь бол байнга тулгарч байгаа. Тэгэхээр эхлээд нөгөө хөрөнгө мөнгөө альва зүйлд байршуулж байгаа иргэн байгууллагын өөрсдийнх нь хүлээлт нь хэв зэрэг эрсдэлт дуртай вэ? Хэв зэрэг хурдан хугацаанд мөнгөө өсгөх хэрэгцээтэй байгаа вэ гэдгээс хамаарна. Зарим хүмүүс бол тогтвортой гэхдээ ямар ч одоо маш бага эрсдэлтэй урт хугацаанд ингээд санаа зовоохгүй байхыг хүсдэг. Зарим нь бол илүү тийм актив буюу богино хугацаанд хэлбэлцэл өндөртэй ч гэсэн ийм хэмжээний эрсдэл, стресс, сэтгэл зүйн тодорхойгүй байдлыг дагаад би бол хөрөнгө оруулалтаа хийя гэдэг ийм өөрсдийнх нь суур шалтгаанууд нь өөр байдаг. За доктортой хөрөнгө оруулагч нарын хувьд бол мэдээж бол сая ярьдаг энэ бонд хөрөнгөөр баталгаажсан цаас руу бол нэгдүгээрт орж ийн. За илүү актив одоо тийм шин чанартай хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчны хувьд бол дотоод болон гадаадын хувьцааны зах зээл дээр хөрөнгө оруулах юм хандлагатай байж байна. За манай хөрөнгөний зах зээл дээр бол бас эдийн хувьцааны зах зээлийн хувьд бол өсөлт саарсан хэдий ч гэсэн одоо хүртэл бол маш чанартай бондоос ч илүү хөрөнгөөр баталгаажсан үнцаасаас ч илүү өгөөж өгөх ийм хувьцаанууд бол байгаа. Тэгэхээр энэ хувьцаануудын талаар өөрөө мэдээлэл хөрөнгө оруулагчид маань хүмүүсээ өөрсдөө мэдээлэл аваад бол хөрөнгө оруулах боломжтой. Тэгэхээр тэр тухайн хүний хүлээлтээс хамаарч яг энэ тэр гэж нарийн зөвлөгөө өгөх боломжтой болдог. Тэгвэл яг хэрэглэгчдийн хувьд хөрөнгө оруулагч болохоос өмнө тийм хөрөнгө оруулагч болохын тулд бас зан төлөв өөрөө бас мэддэг байх шаардлагатай байх нь. Доктортой актив гэж хоёр хуваадаг байх нь. Тэгээд оруулж байгаа хөрөнгө оруулалтууд бас жоохон өөр өөрдөг байх нь. Тэгэхээр яг энэ зан төлөвийг хэрэглэгчид бас хөрөнгө оруулахаас өмнө урдж бас яаж мэдэж болох уу? Бас урьдчилан ингэж хөрөнгө оруулалтын өмнөх одоо ямар арга хэмжээнүүдээс авч болох вэ? Энэ зан төлөв бол угаасаа нөгөө өмнөх хөрөнгө оруулалт хийгээгүй байсан ч гэсэн мэдэх боломжтой байдаг. Жишээ нь одоо зүгээр зан төлөв биш хүнтэй уулзахтаа ч гэдэг юм уу, одоо ийм олон нийтийн өмнө гарахтаа гэдэг ч юм уу, та хэр сандардаг вэ, хэр тайван байдаг вэ, богино хугацаанд тань ингээд шахуу цаг тулцсан тохиолдолд та ямар хариу үйлдэл гаргадаг вэ гэдэг ч юм уу, энэ бүх ярилцлагын аргуудаар бол тухайн хүний ер нь эрсдэлт ямар хөө хэмжээнд хандлагатай вэ гэдгийг бол өнгөрсөн цаг хугацааны амьдралын туршлагаас нь бол гарах боломжтой байдаг. Тэгэхээр заавал хөрөнгө оруулалт хийж иж би хөрөнгө оруулалтын ийм төлөвтэй юм байна гэдгийг бол тодорхойлох шаардлагагүй. Өнгөрсөн хугацаанаас тань бол гаргаад ирэх боломжтой байж байгаа. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын зан чанартаа
тохирсон хөрөнгө оруулалтын хэрэгслийг авж иж хөрөнгө оруулж иж ер нь тухайн хүний мөнгө хөрөнгө бол илүү доктортой урт хугацаанд өсөх боломжтой байдаг. Бидэнтэй ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Бид Мандал Капитал Маркет үн цаасны компани гүйцэтгэх захирал Үлзий дэлгэртэй үнэт цаасны зах зээлийн шинэ хандлагын талаар ярилцлаа.